Монголчуудын цагаан толгой гэдэг бол одоо бидний мэдгэж байгаагаар бол аль 13 дугаар зууны үед Хотон хааны дэргэд Ким бүхний мэддэг Сваш гэдэг сургаалын зохиолыг тооруулсан сажирнад гүнгаажлсан анх одоо Монгол хэлний цагаан толгой зүрхэн талтыг зохиосон байдаг. Харамсалтай нь бидэнд олон жил ярээгүй. Түүний дараагаар бол одоо Жожи Одсрын зүрхэн талт гэж 14 дугаар зууны үед зохиогдсон зүрхэн талт байдаг. За энэ Гүнга Одср гэдэг дараагийн эрдэмтний бас цагаан толгой байдаг. Энэ бүх цагаан толгой бол ихээрээ уламжлагдаагүй боловч 18 дугаар зууны Данзан дагийн зүрхэн талтын тайлбар эндүрлийн харанхуйг арилгаж авторгын майн гэдэг зохиолоор бидэнд бүрэн агуулга нь уламжлагдсан. За ингээд үе үеийн Монголын мэрэгжлийн хийсэн зүрхэн талт нэртэй нэг талаас харуул цагаан толгой бас килцүүн ийм дурсгалууд бол 20 дугаар зууны ихэнх үе хүртэлх олон зүйлийн цагаан толгой бичмэлээр, холсон үзгээр, биеэр, модон бараар хэвлсэн цагаан толгойнууд бол энд хадгалж байгаа.